За эрхэм хүндэт үзэгч та бүхний энэ өдрийн амар мэндийг эрен мэдчлээ. Аригато хийсэй аялын нэвтрүүлгийн маань ээлжид нэгэн дугаар эхэлж байна. За энэ дугаараараа бид Японы эртний нийслэл Нара хотод аялсан тухайга танилцуулна. За тэгвэл Нара хотыг тэр чигээр нь биш л дээ. Нара хотын гол төлөөлөл болсон Тодайжи хийд. За энэ сүм хийд доторх Дайбуцу буюу суумал их Буддагийн тухай голлон ярих юм. За Нара хотын талаар ярихын өмнө эхлээд Киото хотод байдаг алдарт алтан сүмийн тухай багасаага танилцуулъя. За энэ бол өмнөх нэвтрүүлгийн үргэлжлэл гэсэн үг. Өмнөх нэвтрүүлгээр бид Японы эртний нийслэл Киото хотын тухай танилцуулсан. Хэйсэ, аригато. ありがとう、平成。ありがとう、元帥。ありがとう平成平成ありがとうありがとう平成ありがとう、平成。ありがとう平成ありがとう平成ありがとう平成ありがとう、平成。ありがとう、平成。ありがとう、平成。ありがとう平成。За гадна дотныхны үзэх дуртай Киото хотын олон сайхан газруудын нэг бол Кинкакужи буюу алтан сүм. За энэхүү алтан сүм нь Роконжи бугын хийд гэж нэрлэгдэх сүм хийдийн цогцлборын нэг хэсэг юм байна. За би энэ удаагийн аяллаар алтан сүмийг үзэх гэж өглөө нэлээд эрт очсон. За эрт гэдэг маань одоо 9 цагийн үед. За 9 цагийн үед нээгддэг юм байна. За өдөр дунд ч юм уу үдээс хойшоо орой тийшээгээ бол за аялагчдын, жуулчдын дараалал маш их урт болдог. За Кинкакужи буюу алтан сүм нь 1397 онд тухайн үеийн өндөр дээд самурай шогун Ашикага Йошимицугийн алжаал тайрлах өргөө болж баригдаж эхэлсэн юм байна. За алтан сүм 1994 онд ЮНЕСКОгийн соёлын өв санд бүртгэгдсэн. За доод давхраас бусад бүх хэсэг нь алтаар бүрэгдсэн юм байна. За одоо бол энэхүү сүм хийд ямар нэгэн шашны үйл ажиллагаа явуулдаггүй. Ер нь бол эртнээс бурхан Буддаг шүтэн болгон хадгалах, нандинах ийм өргөө болж ирсэн юм байна. За нэгдүгээр давхар нь хүлээ авах заал болдог. За нэгдүгээр давхрын тагтан дээр гарч за нуур цөөрөм цэцэрлэгийг одоо харж сууж болдог. За хоёрдугаар давхрад бол одоо уран зураг одоо шилдэг уран зургаар чимгэлсэн ийм танхим болдгийм байна. Хоёрдугаар давхар нь за энд мөн дуу хөгжим сонсож амарч сууж болдог. За харин гуравдугаар давхар нь бол шашны зан үйл зориулсан давхар. За гуравдугаар давхрын хан шал таазыг 100% лак алтаар бүрсэн байдгийм байна. За алтан сүмийн эргэн тойрны саад цэцэрлэг нуур цөөрмийг 14 дугаар зуунд байгуулж бий болгосон юм байна. За 13 дугаар зуунд бичигдсэн Марко Пологийн аяллаа тэмдэглэлд дорн зүгт алт эрдэнсээр асар баян нэг орон байдаг юм байна. За тэр улс орныг Жипанго гэд нэрлэдэг юм байна гэж тэмдэглэгдсэн байгаа энэ Марко Пологийн аяллаа тэмдэглэлд. За энэ аяллаа тэмдэглэлийг үзэж энэ тухай сонссон одоо европчууд за бас хятадч гэсэн. За тэр алт мөнгөөр баян алт эрдэнсээр баян орныг очиж үзэх юмсан гэж мөрөөддөг болсон гэж ийм яриа байдаг. За Марко Пологийн энэ яриа за одоо хөрш тийм ээ далайн цаана хөрш хятад алт мөнгө худалдаалж торг дурдан эд бараа хөдөлж авах сонирхолтой японочдод их хэрэг болсон гэдэг. За хятадын мэн гүрний төлөөлөгчдийг Киотогийн алтан сүмд хүлээж авснаас хойш хятадууд
Япон үнэхээр алсын эрдэнэсээр ариун баян орн юм байна гэж итгэсэн гэдэг. Тэгэхээр Минг гүрний төлөөлөгчид энэ алтан сүмд айлчилсан байх нь байна шүү дээ. Монголд Сарабангийн чиг хандлагыг тодорхойлогч түүчээ болсон Монгол Сарабан сургалтын төв нь Монгол хүүхдийн нас идэвхүйн онцлогт тохирсон оновчтой хөтөлбөр Япон стандартаар Сарабанг зааж мэрэгжлийн өндөр зэрэгтэй багш сургалтыг удирдан явуулдгаараа олонний танил болсон билээ. Сарабангийн эх орон Япон улсын Сарабангийн холбоодоос зохион байгуулдаг тэмцээн уралдаанд сурагчдаа оролцуулж бодит үр дүнг олгон 1-р зэргээс дамтай тамирчдыг бэлтгэж сэтгэлгээний хурдтай авьяаслаг хүүхдүүдийг олноор төрүүлдэг сургалтын төв юм. Та 4-өөс 14 насны хүүхдээ Монгол Сарабанд сургаснаар хүүхдийнхээ олон талт чадварыг нэг сургалтаар нэг үнээр хөгжүүлэх болно. Анхаарал төвлөрнө, ой тогтоолт сайжирна, хурдтай сэтгэн, альвааг тунгааж бодох дадал сурна, баруун зүүн тарих тэнцвэртэй хөгжинэ. Төлөвшөж сууж сурна, тэсвэр төвчээртэй болно. Монгол Сарабан. Би Монгол Сарабан сургалтын төв сурснаар чэжэр сайн боддог болсон. Монгол Сарабанд сурснаар миний ой тогтоол сайжирсан. Монгол Сарабан хүүхдийн оюуныг хөгжүүлдэг. Таны хүүхдийг урьж байна. Монгол Солонгосын хамтарсан H&H Remicon бетон зурмгийн үлдэр. Манай үлдэр нь бүгд найрамдах Солонгос улсын өндөр түвшний тоног төхөөрөмжөөр Солонгос инженерийн удирдлагандор олон улсын чанарын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ онцлог юм. M400 хүртэлх маркийн бетон зурмгийг цагт 120 м3 үлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг. Түүнчлэн ISO 2000 дэлхийн стандартыг хангасан явуулан болон үлдвэрийн нэрдэх лабораториор сорилт шинжилгээ хийгдсэн бетон зурмгийг өөрийн үнэгээр хүргэж байна. Мөн цагт 180 м3 бетон зурмгийг 36, 44, 55 м-ийн зайд шахаж сутгалт дүүргэлтийг хийж гүйцэтгэнэ. За Нара гэдэг бол Японы 47 мужийн нэг. За энэ хүү Нара муж 1,400,000 орчим хүн амтай. За мужийн төв нь Нара хот. За Нара хотын хувьд бол нийтийн тооллын 710 оноос эхлээд 75 жилийн турш Япон улсын нийслэл хот болж байсан. За энэ хүү хот нь Японы эртний нийслэл түүхэн дурсгалт газар гэдгээр илүү алдартай. Өнөөдрийн байдлаар хүн ам нь 360 орчим мянга. Анх эртний хятадын хот зохион байгуулалтын загвараар баригдсан гэдэг. За Киото хотын талаар ярьж байхад бас энэ талаар бид дурдж байсан. За гудамжнууд нь өргөн, мөрийч хазаагаагүй, тэгш шулуун. За эртний хятадын хот зохион байгуулалтын онцлог чанар энд харагддаг. Сүм хийд, гудамж хорооллууд нь хоорондоо зайтай. Зай завсар нь нэлээд тооцоотой барьж байгуулсан одоо хүртэл мэдрэгддэг. За тухайн үед буюу Хэйян Нарагийн үед Япон улсаас хятадтай явуулж байсан соёл, шашны харилцааны үр дүнд утга зохиол, яруу найраг, гүн ухааны бүтээлүүд ихээр гарах болсон. За энэ нь Япончуудын үндэсний ухамсар дээшлэх, үндэсний өр мэт соёл, яруу найраг бүрэлдэн бий болоход ихээхэн нөлөөсөн гэж үздэг. 710-ад оноос эртний Японы яруу найргийн цомирлог эмхэтгэлүүд Кожики, Фудоки, Нихон Шоки зэрэг бүтээлүүд энэ цаг үед төрж бий болсон. За 794 онд Японы нийслэл хот Киотод шилжсэний дараа ч гэсэн Нара хот Японы буддийн шашин, буддийн соёлын өлгийн нутаг болсоор байсан байна. За би ингээд аяллаа үргэлжлүүлээд Япон улсын эртний нийслэл Нара хотод ирчгээд байна. За өнөө өглөө эрт босоод за Киото хотод эрт босоод ингээ алтан сүм буюу Кинкакужийг үзлээ. Ингээд өнөө өглөө нэлээд эрт очлоо. Ер нь эрт гараад эртхүү үзээд ингээ Нара хотоор дамжаад нүгээр ороод ингээ Токио буцах ийм төлөвлөгөөтэй. Тэгээ очисон өглөө 9 цагт нээгдэг юм байна. За ингээд 9 цагт нээгдээд гадаад их ирсэн байна. Тэгээд
очор дараалгүй бараг ихэнх шахуу орж ингэж үзээд ингээд дуусгалаа. За тэгээд Kyoto Ekigээс Kyoto Station-ээс JR буюу Japan Railway гэж галт тэргээр Нара хотод ирлээ. За нэг 45 минут авчиж нэг хурдан галт тэрэг арай биш, Shinkansen биш. Зүгээр JR жирийн галт тэрэг. Тэгтээ хэд хэдэн буудлуудыг алгасаад ингээд явдаг. Хурдных нь ийм хөлбөрөөр суугаад ингээд ирлээ. 45 минут явдаг юм байна. За пиг 4 хүн гадаадынх нь маш их байна. За бараг суудал олдсонгүй зүгээр сүүлдээ замын голоос суудал олж суулаа. За гадаадынх нь маш их байна. За хонцтой дургу өгчээр бас дургу үрж явлаа. Тэгээ үнэхээр гадаадынх нь аялагч жуулчд бас их байна. Тэгээ бас Нино гэлэхэд японочууд ч гэсэн өөрсдөө бас жуулчдаас тийм залхах маягтай гэж хүртэл ярьж байна. Хит ихсгээрээ бас их одоо орсон суугчдад тийм ээ жирийн японочуудад хүртэл бас жоохон тийм төвөг учих болох маягтай. За тэгээ энэ удаагийн аялал бол бас сайхан болж байна. Зүгээр ганцаараа уг нь бол зурглаачтай ингээд цуг яваад сайхан бичлэгээгээд ингээд явъя гэж бодсон. Зүгээр яг хуу зардал мөнгөний асуудлаас болоод нэгдүгээр, хоёрдугаарт ер нь бол ийм аялал хийх гэж их орой шийдсэн учраас бас боломж гарсангүй ингээд ганцаараа ингээд бичлэг хийгээд ингээд явж байна. Ганцаараа бичлэг хийгээ явхад бол бас тийм ч амар биш. За одоо ялангуяа одоо бол бүр их амар биш байна. Юу гэхээр би энд одоо миний жижиг чамдаан байж байна. Чамдаанаа чирээд ингээд бичлэгээ хийгээ явж байгаа. Зүгээр яг Кёотод ирээд гест хаусда чамдаанаа орхичоод зүгээр үргэвчээ өрөөд явхад бол зүгээр болж байсан гайгүй л дээ. Гэхдээ л одоо ингээд камера зоочоод ингээд өөрөө бичлэгээ хийгээд ингээд явхад бол бас нэлээд тийм овцгоо шаардна. Бас самбаа шаардна. Тэгээд ялангуяа энэ бичлэг хийх одоо микрофонуудаа тааруулах, батарейнуудаа цэнгэлэх гэдэг одоо нэг зурглаач хийдэг ажлаар өөрөө хийн шүү дээ. За тэгээд бас өөрөө үзэж харна. Ялангуяа энэ удаа бол бас энэ тоо дайжиг бол бас нэлээд тийм тухтаа үзлээ. Тэгээд ийм бас төв гэдэг юм уу жоохон афаат самбаа шаарддаг юм байна. За тэгээд энэ 710-аас нийтийн тооллоо юм байна шүү дээ. Одоо манай эртний интернет бидний нэг хэсэг ярьдгээс одоо бол нийтийн тоолл гэж ярьдаг юм болсон байна лээ. Нийтийн тооллын 710-аас 794 оны хооронд энэ Нара хот бол Япон улсын нийслэл байх зуур бол 8 эзэн хаан бас одоо Япон улсыг удирдах ингэж байсан юм байна. За эзэн хаад бол нэг цөөхөн жил 3-аас 5 жил зарим нь 10 хэдэн жил болсон юм уу та. Эзэн хаан болж байсан байна. За тэгээд энэ нэг эзэн хаан гарч ирэх болгонд бол нэг эрүүн эхэлдэг. Одоо энэ хээсээ ирж гэх тийм ээ. Тэгээд тус тусдаа өөрийн нэртэй. Ингэж явсаар байгаад одоо 125 дахь эзэн хаан явж байгаа шүү дээ. За тэгээд энэ Нарагийн үе бол 710-аас 794 оны хооронд Нарагийн үе бол их өвөрмөц ялангуяа тийм соёлын тийм ээ Япон үндэстний одоо соёл заншил бол их онцгой юм уу болж өнгөрсөн. Та бүхэн мэдэндээ Япон хэл бол одоо ханз үсгтэй, дүрс үсгтэй. За хирагана, катакана гэж үсэг байдаг. За энэ хирагана, катакана бол энэ Нарагийн үед бол бас яг тогтож бий болсон. Эхлээд бол хятадын ханз үсэг, дүрс үсгээр бол дуудлагаар нь тэмдэглэдэг байсан. За тэрнээс гадна энэ Нарагийн үед бол Кожики, Нихон Шоки гэж эртний одоо домог үлгэр түүх ёс заншлыг бичсэн ийм зохиолууд бол эмхтгэд бий болсон. За Маниошу гэдэг одоо яруу наргийн том цомирлог мөн энэ Нарагийн үед бий болсон. За Нарагийн үед бол Японы залуучууд сүмхийдийн одоо лам нар дорн дахинлууч байх удаа хятад руу их явж исэн. Хятадд очиж их суралцсан. Тэндээс бол хятад бол эртний их түүх соёлтой иргэншилтэй ард түмэн шүү дээ үндэстэн. За хятадын түүх соёлоос бол суралцаж Японд ирж одоо түгээж исэн гэж. За одоо ингээл дорн дахины тулааны урлагч юм уу бичиг соёл бол хятадаас бол гаралтай шүү дээ. Тэгээд японочууд бол залуучууд тэр лам нар
суралцаад авчирж Японд түгээж суурьшуулж нутагшуулж тэр байсан ийм их тийм онцгой түүхтэй ийм эрен үе байгаа. Нарагийн үе бол за ингээд Нарагийн үеийн талаар за одоо зөвхөн одоо миний толгойд байгаа одоохонд санаж байгаа зүйлээ ингээд ярихад нэг иймэрхүү байна. Ингээд Нарагийн үе за Нара хотыг танилцуулна гэж жоохон бичлэг тавиад ярих үед боломжоор бас танилцуулъя гэж бодож байна. Тодайжи сүм хийдийг Японы 45 дугаар эзэн хаан Шомо Тенногийн зарилгаар бүтээн босгосон байна. 724-өөс 749 онд төр барьж байсан эзэн хаан Шомо буддийн шашныг ихэд таашаан дэлгэрүүлэгч хүн байсан байна. Тодайжи хэмээх асар том хийдийг байгуулаад зогсохгүй суурин тосгодод буддийн сүм хийдийг барьж байгуулахыг зарлигдж байсан. Тухайн үед буддийн соёлын нөлөөгөөр урлаг уран зохиол дуу хөгжим түгэн дэлгэрхэд ихээхэн түлхэц болж байсан байна. За Тодайжи гэдэг нь дорны их сүм гэсэн утгатай нэрэлтэй. За энэ том цогцлборыг урчууд болон сүсгтэн олон хамтран барьж байгуулсан гэдэг. За сүм дотор Дайбуцу буюу их Будда нэртэй ийм суумал бурхан байдаг. За энэ суумал бурхан бол 16 м өндөртэй. Сууга Буддагийн хөшөөнийхөө хувьд дэлхийд томоохон тооцогддог. За Дайбуцу буюу их Буддаг санскритээр Вайрочан гэдэг юм байна. Их Буддагийн нэгүүлсэн гүн гэрэл гэгээ хүн ардыг хэнийг ч ялгалгүй жаргалтай сайхан төрүүлж тэтгэнэ гэсэн утгатай нэр гэсэн. За өнөөдөр Тодайжи хийд өөрөө за хийдийн ойр орчин болоод аялал жуулчлалын томоохон цогцлбор болоод байна. Үйлчлэгээний газрууд, дэлгүүр хоршоо, Япончуудын аялагч жуулчдыг үнэн сэтгэлээсээ тосон үйлчилж байгаа үйлчлэгээ. За энэ цэцэрлэг түрээлэнгийн уур амьсгал ялангуяа гадаад байхныг сэтгэлийг бол ихэд татдаг. За ингээд толгоогоо хаилж байгаа янзгыг хараад гадаадынхын яг л Япон хүн шиг бүхэлдэж байна гэдэл бараг л үнэн сэтгэлээсээ итгэж энэ дүр зургийг үзэх гэж нэг нэгийгээ дуудаад л зураг авахуулаад л байж байгаа дүр төрхийг та бүхэн харж байна. Монголд Сарабангийн чиг хандлагыг тодорхойлогч түүчээ болсон Монгол Сарабан сургалтын төв нь Монгол хүүхдийн нас идэвхүйн онцлогт тохирсон оновчтой хөтөлбөр Япон стандартаар Сарабанг зааж мэрэгжлийн өндөр зэрэгтэй багш сургалтыг удирдан явуулдгаараа олонний танил болсон билээ. Сарабангийн эх орон Япон улсын Сарабангийн холбоодоос зохион байгуулдаг тэмцээн уралдаанд сурагчдаа оролцуулж бодит үр дүнг олгон нэгдүгээр зэргээс дамтай тамирчдыг бэлтгэж сэтгэлгээний хурдтай авьяаслаг хүүхдүүдийг олноор төрүүлдэг сургалтын төв юм. Та 4-өөс 14 насны хүүхдээ Монгол Сарабанд сургаснаар хүүхдийнхээ олон талт чадварыг нэг сургалтаар нэг үнээр хөгжүүлэх болно. Анхаарал төвлөрнө, ой тогтоолт сайжирна, хурдтай сэтгэн, альвааг тунгааж бодох дадал сурна, баруун зүүн тарих тэнцвэртэй хөгжинэ. Төлөвшөж сууж сурна, тэсвэр төвчээртэй болно. Монгол Сарабан. Би Монгол Сарабан сургалтын төв сурснаар чэжэр сайн боддог болсон. Монгол Сарабанд сурснаар миний ой тогтоол сайжирсан. Монгол Сарабан хүүхдийн оюуныг хөгжүүлдэг. Таны хүүхдийг урьж байна. Монгол Солонгосын хамтарсан H&H Remicon бетон зурмгийн үлдэр.
Манай өдөр нь бүгд найрамдах Солонгос улсын өндөр түвшний тоног төхөөрөмжөөр Солонгос инженерийн удирдлагын олон улсын чанарын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ онцлог юм. M400 хүртэлх маркийн бетон зурмгийг цагт 120 м3 үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг. Түүнчлэн ISO 2000 дэлхийн стандартыг хангасан явуулын болон үйлдвэрийн дэргэдэх лабораториор сорилт шинжилгээ хийгдсэн бетон зурмгийг өөрийн үнэгээр хүргэж байна. Мөн цагт 180 м3 бетон зурмгийг 36, 44, 55 м-ийн зайд шахаж сутгалт дүүргэлтийг хийж гүйцэтгэнэ. Энэ удаагийн аяллаа маань нэг зорилго бол Японд 30 жил үргэлжилсэн Heisei 90-ийн үед Монгол-Японы харилцаа хэрхэн өрнөсөн, за хоёр орны харилцаатай холбоотой ажилдаг Монгол-Япон хувь хүмүүсийн хувьд, Японд ажиллаж сурч байгаа монголчуудын хувьд ямар он жилүүд байсан талаар санаа бодлыг нь сонсох явдал байлаа. За 1990-ад оны эхээр буюу Heisei он тоолол эхэлж байхад тун цөөхөн монгол хүн Японд орчдөг байсан. Харин өнөөдөр Японд албан бус мэдээгээр 10,000 гаруй монгол хүн ажиллаж сурж амьдарч байгаа гэсэн ийм мэдээлэл байна. За ингээд Японд сурж ажиллаж хоёр орны харилцаанд хувь нэмэр оруулж байгаа монгол залуучуудын төлөөлөл болгож хэдэн залуучуудаас санаа бодлын сонссноо та бүхэнд сонирхолъя. Сайн байцгаана уу? Намайг Баатарживэн Болдөрдөн гэдэг. Би 2006 оноос хойш одоо Японд ирж урлагаараа морин хуур хөөмийгээр ажиллаж амьдарч байгаа. Тэгээд Японы хүүхдийн баг сургуулийн 2 дугаар ангийн одоо сургалтын ном дотор Монголын сүхийн цагаан мөр гэдэг үлгэр орсон байдаг. Тэгээ үүн дээр бол тулгуурлаад би морин хуурыг хүүхдүүдэд сонсгож, мөн танилцуулж, зааж, мөн бариулж, зааж өгдөг. Тэгээд энүүгээрээ дамжуулаад зөвхөн хүүхдүүд биш, Японы бүх ард түмэнд Монголын язгуурлаг, морин хуур хөөмийг бүр жинхэнэ утгаар нь Монголынхаа бүр яг одоо язгуур чанараар нь, язгуур талаас нь одоо ойлгуулж, зааж өгч, сонирхуулж, сонсгож, сурталчилгыг хичээдэг. Тэгээд үүгээрээ ч бас Японы олон газруудаар тоглолт хийж, тоглолтоор явдаг. Тэгээд бас хамгийн гол зорилго маань бол Монголынхаа язгуур урлагийг Японы ард түмэнд түгээж үнэн зөвөр нь бодитоор нь тэр Монголынхаа бүр хэдэн мянган жилээр өвлөгдөж ирсэн тэр язгуур урлагийг үнэн бодитоор нь сурталчилгыг хичээж явдаг. Тэгээд энэ хүү яг Heisei үед амьдарч байгаадаа их бахархдаг. Arigato Heisei. Намайг нар мандахын Жамбалсүрэн гэдэг. 97 оноос хойш өнөө хүртэл Японд ажилд амьдарч байна. Асар их юм сурч мэдсэн. Мэдээж өнөө хүртэлх зам маань дардан байгаагүй. Маш их саад бэрхшээл тулгардаг байсан. Би бол ер нь Дөмөрбаатар багшийн шавьяан байгаа. Тэгээ багшийн маань загчээснийг байнга бодож явдیں۔ Альва зүйл дээр өөрөөсөө алдааг хайх. Хэлэхэд амархан ч гэсэн бол байнга бүх өөрийнхөө хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг, бодож байгаа бодолтойгоо уялдуулан энэ юмыг авч явах бол бас тийм амар биш юм аа гэдгийг бол энэ Японд ирээд бас ойлгосон. Гэхдээ нэгэнт усын нь бол ёсын даг. Японоор бол гоонитэй гооништайгаа гэж үг байдаг. Би Япон компанид 11 жил ажиллаад өөрийнхөө компани байгуулсан. Одоо 5 дахь жилдээ явж байна. Барилга, үйл хөдөлгөөнгийн чиглэлээр Японд үйл ажиллагаа явуулж байна. Одоо манай компани барилга, үйл хөдөлгөөнгийн чиглэлээр 5 дахь жилдээ ороод амжилттай ажиллаж байна. Японы том компаниудтай хамтарч ажиллаж байна. Toyota компанитай ажиллаж байна, Benz-тэй хамтарч ажиллаж байна. Гүйцэтгэгч байгууллагуудаараа Япон компаниудыг ч гэсэн сонгож ажилуулж байна. Ягаад үнэхээр өөрөөсөө шалтгаан хайхгүй бол бүх юм болдгийм байна гэдгийг энэ ганцхан үгнээс ургаж гарч ирсэн энэ цэцэг надад маш их юм ойлгуулж ирсэн. Тэгээд энэ жил маань одоо ингээд 4 сар гээд энэ Heisei 90 маань дуусах гэж байна. Тэгээд бид нарт одоо маш их асар өвөөжтэй, асар их юм сургасан, ойлгуулсан тийм жил болж өнгөрч байна. Тийм учраас одоо Heisei
эрэндээ баярлалаа гэж хэлээд Японоор Heisei arigato. Сайн байна уу? Намайг Чөлтөн Жамсын Саран Чимэг гэдэг. Би 2010 оноос хойш Японд тасралтгүй ажиллаж сурч амьдарч байна. Бидний сууж байгаа энэ газар Чанко Киришима гэдэг одоо хоолны газар байгаа. Энэ хоолны газар одоо үндэснийхээ Японы үндэсний хэв маягийг хадгалсан маш цэвэрхэн сайхан хоолны газар. Би яагаад энэ хоолны газрыг ярьж байна гэвэл анх Японд ирээд хэлний сургуультай сураад хичээлээ хийж явж байхдаа хажуугаар нь би цагийн ажил хийдэг байсан. Тэгээ миний анхны орсон хоолны газар энэ газар. Би угаагчаас эхлээд энэ газар ажиллаж 2 жил би тасралтгүй ажилласан. Тэгээд энэ хүмүүс маш их надад итгэдэг. Би одоо итгэлийн олсон гэх юм уу. Тэгээд би эндээс гарсан ч гэсэн одоо үргэлжлээд манай дүүнэр Монголоос ирдэг, манай хамаатан садан одоо сурч амьдрахаар ирсэн хүмүүс хэлний бэрхшээлтэй эхлээд угаагчаас эхэлдэг байсан. Тэгээд энэ газрыг би дандаа оруулдаг. Энэ газрын хүмүүс одоо удирдлага, ахлах тогооч гэдэг энэ хүмүүс нь болохоор надад маш их итгэдэг. Миний оруулсан хүмүүс ч гэсэн итгэлийн алдахгүй маш сайн одоо ажиллаа сайн хийдэг. Тэгээд энэгээр юу хэлэх гээд байгаа вэ гэхээр одоо хүний итгэлийг олоод сайн ажиллах юм бол японочууд ч гэсэн тэр итгэсэн хүндээ маш сайн итгэдэг. Тэгээд жишээлбэл би одоо дүүгээ ингээд оруулахад одоо ажлын эхний уулзалт гэж байдаг. Тэр уулзалтыг одоо тэр хүнтэй уулзахгүйгээр надад итгэдэг болохоор за чиний танилцуулсан хүн бол найдвартай сайн ажиллах баха гэж шууд ингээд ажилд авчдаг. Одоо тэгэхээр хүний итгэл олно гэдэг тэр итгэлийг дааж авах гэдэг бол маш чухал юм а гэдгийг би энд ажиллаад энд надад итгэсэн хүмүүсийн хандлагаас би маш их юм одоо тэр юм зүйлийг маш их ойлгож авсан. Одоо ингээд шинэ нэрээр эхлэх гэж байна. Шинэ нэрэндээ энэ үзэл бодлороо бас үргэлж хичээж цаашдаа ажиллаж амьдрах болно. Дүүнэртаа ч гэсэн энийг сургаж одоо явах болно. Heisei эрэнд Японд ирээд их олон зүйлийг сурч олон үйл явдал тохиож сайхан эрен сайхнаар төгсөж байгаад маш их баяртай бахархалтай байна. Heisei arigato. Аригато Heisei аяллаа цуврал нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Японы эртний нийслэл Нарагийн тухай, за мөн Нара хотын зүрхэн болсон аялагчид жуулчдын анхаарал сонирхлыг ихээр татдаг Тодайжи сүм хийд, за энэ хийд дотор байгаа Дайбуцу буюу их Буддагийн талаар товчхон танилцууллаа. За бас Японд ажиллаж сурч амьдарч байгаа залуусынхаа мэдчилгээг хүргэлээ. Төр засгийн харилцаа чухал байдаг. За төрийн болон албаны хүмүүсийн яриа хөрөөч бас их чухал. Гэхдээ ард түмнүүдийн харилцаа нөхөрлөл жирийн иргэдийн гараар, за жирийн иргэдийн оролцоотойгоор бүтдэг. Тэгэхээр жирийн иргэд хинээс ч гуйлгүй гадаадад амьдрал ахуйгаа аваад явж байгаа залуусын маань яриа хөрөө бас их чухал юм аа. За ингээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөе. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.